Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр компьютерийн нэгдсэн системийг алгоритмаар хэрхэн дүрслэлээр та бүхэнд тайлбарлая. За ерөнхийдөө бол өмнөх бичлэгэн дээр бид анхны програмаа буюу анхны алгоритмаа алгоритм дээр хэрхэн байршуулахыг та бүхэнд зааж өгсөн. За Hello World текстийг бол ингэж дэлгэснээр хэвж харуулсан. Тэгэхээр өнөөдрийн видео бичлэгээр та бүхэндээ компьютер гэдэг ямар систем болохыг та бүхэнд товчоор тайлбарлаж өгье. За компьютер маань ямар нэгэн өгөгдлийг оролт болгон авч түүнийгээ гаралт болгон боловсруулдаг зүйлийг компьютер гэнэ. За тэгвэл компьютер маань өөрөө өгөгдлийг оролт болгон авч боловсруулад гаралт болгон гаргахын тулд биднэрт дараах зүйлсийг хийдэг. За яг алгоритмын хэллэлээр та бүхэндээ тайлбарлах юм бол ерөнхийдөө оруулсан өгөгдлийг боловсруулад assign болог схемээр ашиглан боловсруулад түүнийгээ гаралт болгон дүрсэлдэг зүйлийг компьютерийн систем гэж хэлнэ. За тэгвэл алгоритмын хэлээр хэдүүлээ энэхүү компьютерийн системийг боловсруулж үзье. За үүний тулд бид нэр declare дүрсэн дотроо ямар нэгэн хувьсгчийг зарлана. За жишээлбэл name. Name гэсэн энэхүү хувьсгч маань бүхэл тоон төрлийн хувьсгч байгаа. Name гэсэн хувьсгчийн утгыг input болог схемээр компьютерийн keyword-ноос утгыг уншиж аваад үүнийхэн дараагаар assign гэсэн болог схемээр намынхаа утгыг өөрт нь намыгаа 6-аар үржүүлээд өөрт нь утга болгоод хадгалъя. За үүнийхээ дараа намынхаа утгыг дэлгэснээр хэвлэе. Окей төвчдөрөөр дарлаа. За хэдүүлээ ажиллаж үзье. Run төвчдөрөөр дарлаа. Дэлгэцэнд намын утгыг өгнө. За 8 гэдэг утга өглөө. 8-гийн утга өгөхөөр 8-ыг 6-аар үржүүлээд 48 гэсэн утга гарч байна. За компьютерийн систем бол ингэж ажилладаг байгаа. Учир нь гэвэл түрүүн тайлбарласан ямар нэгэн зүйлийг оролт болгож аваад түүнийгээ боловсруулад гаралт болгодог зүйлийг компьютер гэж хэлнэ. За тэгвэл энэ хүү компьютерийн систем дээр ажиллаж байгаа энэ хүү шугамн алгоритмыг та бүхэнд тайлбарлах үүднээс layout Windows цонхноос variables and console гэсэн цонхоор тайлбарлая. За энэ хүү цонхоор тайлбарлах юм бол бид нар юу тайлбарлаж болох вэ гэхээр алхам бүрээр нь ажиллуулъя. За санах хой дээр name гэсэн хувьсгчийг бол зарлаж өгсөн байна. За энэ хүү name гэсэн хувьсгч маань бүхэл тоон төрлийн хувьсгч бөгөөд тэг гэсэн утгатай байна. За намынхаа анхны утгыг бол компьютерийн keyword-ноос оруулаарай гэд консоль дээр хэвлэгдэхээр утга бол өгөх ёстой байгаа. За консоль дээрээс би дуруу утгыг өгж болно. За жишээлбэл 56 гэд enter дарлаа. За санах хой дээр болохоор 56 гэсэн утгыг компьютерийн input гэсэн болог схем буюу statement дээр дамжуулж 56 гэсэн утгыг name хувьсгчид утга болгон хадгалаад тэрхүү утгыгаа assign буюу одоо тухайн үйлдэл дээр ажилладаг expression болог схемийг ашиглан намыг 6-аар үржүүлж өөрт нь утга болгож хадгална. За тэгэхээр 56-ыг 6-аар үржүүлээд өөрт нь утга болгож хадгалахаар 336 гэсэн утгыг бол хадгалсан байна. За энэ хүү санах хой дээр утгыг output дүрсэн тусламжтайгаар дэлгэцэнд буцааж хэвлэнэ. За ингээд 336 гэсэн хариу хэвлэгдээд манай алгоритм маань дуусч байна. Тэгэхээр энэ хүү хичээлээр та бүхэнд юуг харуулж ирсэн бэ гэхээр компьютерийн систем маань input, process, output гэсэн 3 системээс бүтдэг. Яг тэрийг бол одоо хэдүүлээ алгоритмаар дүршиж үзүүлвэл дараах байдлаар гарлаа. За энэ хүү сүүлийн жишээ болгоод 89 утгыг авъя. 89-ийг 6-аар үржүүлээд 534 гэсэн хариу гарч байна. За ингээд өнөөдрийнхэн видеочтой анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай дараа уулзъя.